За тэгэхээр чинь ингээд байгаа шүү дээ. Өнөөгийн энэ хүндрэлтний хөгжил чинь асар хурдастай хөгжөөд энэ техникийн дэвшлэгдэж ерөөсө өдрөөс өдөрт хурдастай хөгжөөд нүдэн дээр хурдан өөрчлөгдөд байна. Гэхдээ энэ чинь өөрөө нөгөө хүнийг азаргалаас нь улам холдуулаад байгаа учраас энэ чинь өөрөө эсрэг зүгийн хөгжил рүү төлөж яана гэж байна шүү дээ. Эсрэг зүгийн хөгжил юу вэ гэхээр зэрэг ингэж их ажиллаж амралтгүй ажиллаж байгаад ингэж хөгжих биш амар жаргах тэр зүг рүү байж болно шүү дээ, тий. Ямар ч байсан тэр эсрэг зүгийн хөгжил рүү төлөхөд байна гэд. Тэгэхээр зэрэг энэ ухаалаг хэрэглээ үйлчлэгээ чинь яаж яваад би одоо ингэж байна шүү дээ. Хэрэглээ нь ухаалаг болох тусмаа хүмүүс нь тэнэг болоод ах ингэж байна шүү дээ, тий. Тэгтэл энэгийн зөвхөн махан биеийн ая тухыг бодож хөгжсөн энэ хөгжил чинь л энэ бүх ухаалаг материалын технологиг бий болгоод энэ ухаалаг үйлчлэгийг нэвтрүүлчихлээ шүү дээ, тий. Гэтэл энэ үйлчлэгээ хэрэглээ ухаалаг болох тусмаа хүмүүс нь тэнэг болоод энэ гэсэн нэг гайхширсан юм байгаад байна шүү дээ, тий. Тэгэхээр чинь зэрэг энэ яагаад вэ гэдэг учрыг гаргах уу? Энэ яагаад вэ гэдэг чинь яагаад нь тодорхой шүү дээ. 30%-ийнхаа биеийг бодож амьдарч байгаа тохиолдолд хизээч хүн ухаан суудаггүй. Зүгээр яг мэдлэг боловсрал мэрэгжил эзэмшиж болно. Тэр нь болохоор зэрэг зөвхөн биеийн тэжээч гэдэг шүү дээ. Хоолны төлөө ажиллаад байна. Өөрөөр адгуусаад л. Тэгэхээр энэ чинь оюун ухааныхаа биеийг хөгжүүлэхгүйгээр хүн өөрөө хөгжилд хүрнэ гэж байхгүй. Би бол хүн төрөлхтнийг бол сүүлийн 2000 жил бол зүгээр маш одоо яадгийг одоо Тэнгэрээс ирсэн гэдэг юм уу, тэндээс ирсэн гэдэг юм уу, манай эзэн бог Чингис хаантай дүүцхүү цөөхөн хідэн хүн хүний хийсэн хөгжил эсвэл тэр цөөхөн эрдэмтдийн хийсэн технологи дээрээс л үйлчилгээний соёл нэмэгдсэн болохоос биш хүн өөрөө оюун ухаан ерөөсө хөгжөөгүй байхгүй. Тийм учраас одоо ингээд янзын оюун ухаантай юм хүчрхэг юм компьютер гэдэг юм уу, гар утас гэдэг юм уу, ийм оюуны хөгжил шаардсан ийм юм гараад ирэхлээр хүн гинт нөгөөтгөө мэдэрч байгаа байхгүй. Үн ч одоо хийсэн компьютероос 7 төр сэтгэдэг ийм хүмүүс байна. Тэгээ ухаалаг үйлчилгээ гарч ирэхэд хүмүүсийн ухаан муутай болж харагдаж байгаа нь бол энд байхгүй. Ерөөсөө оюун санаагаа хөгжүүлээгүй. Хүн төрлөختн сүүлийн бараг 2000 жил. Тэгэхээр зэрэг юу бас нэг талаараа энэ ухаалаг хэрэглээг нэвтрүүлж байгаа энэ юм маань энэ ухаалаг хэрэглээ үйлчлэгээ чинь эргээд нөгөө нэг хүндрэлтнийг эргээд хүмүүс тэрнийхээ мэдлэлд орчлоо шүү дээ. Эргээд хүмүүсийг тэнэг болгочлоо, тий. Тэгэхээр зэрэг энэ хөгжил дээр ирж байгаа хүмүүс чинь ухаантай уул нь хамгийн ухаантай хүмүүс нь энэ юмыг байгуулад байгаа шүү дээ. Энэ ухаалаг үйлчлэгээ хэрэглээг байгуулад байгаа. Гэтэл энэ чинь ингээд хүнийг тэр хүний ухаантай байх тусмаа энэ тэнэг юмыг хийгээд байна гэсэн үг байгаа байхгүй юу? Юу байхгүй юу? Энэ ухаалаг үйлчлэгийг чинь гол нь улам ухаалаг болоод ингэж хурдастай хөгжөөд байгаагийн гол утга гол цаад шалтгаан нь болохоор зэрэг би энэс илүү болно гэдэг. Хурдастай хөгжнө гэдэг чинь бол өрсөлдөөн шүү дээ. Өрсөлдөөнд суурилсан ажил хөдөлмөр байхгүй юу? Энэ тэхээс биш юу яагаад байгаа юм биш. Одоо шинжлэх ухааны техникийн ололт амжилтыг л ашиглаад ирэхлээр технологи нь шинжлэгдээд ирэхлээр тэр нэг гардаг байсан юм 10 боллоо, 10 гардаг байсан 100 боллоо, 100 гардаг байсан 1000 боллоо. Энд чинь бол ерөөсөө энэ хүмүүсийн оюун ухаан хөгжснөөсөө энэ хийгээд байгаа юм биш үү? Цөөхөн хэдэн хүмүүсийн оюун ухаан дээр түшгэлж энэ ахуй соёлж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл энэ гар утас гэдэг юм чинь 10 жилийн өмнө ямар байсан? Одоо улам л нарийн юм гарч ирээд байгаа шүү дээ. Улам л олон аппликейшн юмнууд ингээд гарч ирээд байгаа. Тэрий чинь энэ өрсөлдөөн бий болгоод байна гэдэг шүү дээ. Энэ өрсөлдөөнийг чинь юу болгоод байна вэ? Бий болгоод байна вэ гэхээр зэрэг энэ зөвхөн бие бусдаас илүү олно гэсэн энэ атархал омог бий болгоод байна те. Тэгэхээр чин зэрэг юу яагаад байна вэ гэхээр зэрэг энэ өрсөлдөөн чинь юу дагуулад байна вэ гэхээр зэрэг уул нь энэ гар утас энэ ухаалаг үйлчлэгийг чинь бий болгоод байгаа юм маань энэ штэ. Өнөөдрийн энэ үйлдвэр үйлчлэгээний юу чинь хөгжсөөр байгаад энэ төр ирчлээ штэ. Энийний зарчим нь юу вэ гэхээр зэрэг хэрэглэгч та хаан, үйлчлүүлэгч та хаан гэдэг те. Өөрөөр хэлбэл тэр нэг хааны хүсэл таашаалд нийцүүлж би өөрийгөө өөрчлөөд нь штэ. Би өөрөө тэрний хүсэл таашаалд нийцүүл захируулад байна. Тэр намайг захирна, би өөрийгөө мэдэхгүй, хэрэглэгч намайг мэднэ. Ингэчлээрсэн зэрэг тэр хүнд эрхчлөө гэж яах юм. Тэгсээр нэ энэ эрхчлөөгөө тэр хэрэглэгчийн мэдл тушаачлаа. Тэгсээр нэ улам хэрэглэгч үйлчлүүлэгчтэй болоход улам хүний таашаалд нийцүүлж энэ бодлоо юунаас зориулаад байна штэ. Тэгэхээр чинь улам хүний мэдл өөрөө очихын төлөө ажиллаж ахлаарсан зэрэг яаж эрхчлөө байх юм бэ? Улам боолчлол руугаа ингэж тэнэглэлээр явах байхгүй. Хүмүүс бол
хэрэглэгчтэй хаан гэхлээр ийм үжил бодол дээр баримталдаг байж магадгүй гэж боддог болохоос биш. Би өөрийнхөө бүтээгдэхүүнээр чиний оюун санаа, бие биелдэр ходоодыг эзэмдэн л гэсэн ийм учраас тэд нэр хэрэглэгчтэй хаан гэдэг байгаа байхгүй. Ичид хэн хаан болдгоо гэхлээр нөгөө том компани эзэдэл өөрөө хаан шиг амьдарч байгаа байна. Хаан шиг амьдарч чадахгүй байгаад л хамгийн гол очир байгаа байхгүй. Тэд нар чинь улам ягаад хаан шиг амьдарч чадахгүй. нөгөө боочлогдож байгаагаа мэдхгүй бол боочлоос би гэтлэхгүй гэдэг нь шүү дээ тий. А тэд нар чинь хамгийн их ажил ачаалттай хүмүүс шүү дээ. Хамгийн их ачаалттай тий. Тэр олон компани чинь тэр олон ажилчтай шүү дээ тий. Тэрний нийгмийн асуудлыг одоо тэр хэн нэгэн засгийн газрын өмнө хариуцах тэд нар цалин олгохын тулд тэр ажилчдыг ажиллаар хангахын тулд тэд нар чинь хамгийн их ачаалттай ажиллаж байдаг. Тэгээд тэр мөнгөнд нь араас нь мөнгөнд нь шуусан тэрнийг ямар нэг аргаар хорлохгүй тим дунд байгаа. Өөрөөр хэлбэл өөрөө би ингээ хаан болчлоо гэсэн боловч яг үнэндээ өөрөө ирэхээр юм нэгч байдгүй. Тэр олон ажилчдын эрх ашиг тэрний хариуцлага тэр байдаг. Ийм л юм байгаа штэ. А гэтэл энэний төлөө тэр хүндрэлтэн чинь уралдаад байгаад л энэ тэнэглэл чинь ухаантай байх тусмаа тэнэг гэдэг гаргалгаа чинь энэ дээр байна штэ. Энэ юунаас болсон бэ гэхээр зэрэг би бусдаас илүү болно гэсэн л юм дээр алсан. А гэтэл хамгийн явсаар байж байгаа хамгийн илүү төвшөнд хүрчлээ хамгийн дээд байр суурин дээр очичлоо гэтэл тийм биш байна гэдгийг эдгээр өөрсдөө дахиад хэлээд байна штэ тий. Энэ эд мөнгө энэ юм чинь бол үхлийн өмнө бол юу ч байдгүй юм байна. Энд чи өөрөө тэр нөхрөл хамаг миний аз жаргал миний нандан гэсэн бүхнийг пулаачсан. Би эцэст нэг мөнгөний төлөө ажилчлаадаг ажлаас өөр юм мэдэхгүй ийм л амтан болчлоо гэдгийг өөрсдөө тэд нар хэлээд байна шүү дээ. Тийм учраас энэ миний явсан замаар битгий ахаад хүүхдүүд маань битгий яваасаа гэдгийг хүртэл хэлээд байна шүү дээ. Тийм учраас нөгөө эсрэг зүгийн хөгжил нь юу байх вэ? Тэр олон ажил ачаал тэр олон юм захирагдахгүйгээр өөрийгөө яаж ингэж эрхчлөөдөө яг өөрийн ирэхээр өөрийн дураар тэгээд ас жаргалтай тэгсээрнэ юу байдаг тэр аргачлалын үнэ өнөө гэдгийг л энэ Монголын аглагын амьдралаас буюу энэ агуу хийг сэтгэн бодог хасц өргөн царгууг гэдэг сэтгэн бодог зөвхөн би бусдаас илүү болно ш хамаг амтныг хамгийн дээд жаргал яаж хүрэх вэ гэдэг тэр бодлого дээр ажиллаж байсан Монголын юм байна гэдгийг л гаргаж ирэх гэдэг шүү дээ. Энийг гандгуул дахиад ярих уу? Тойрол ярьчлаа. Тойрол ярьчлаа яа. За хортлаа. Яри. За тэгээ ярил л да. Та тэгээ тэр цөөх үг нь олон болгоод ярьчаа штэ. Ойлгомжтой байгаа ёстой. Уг нь бол юмны учир ойлгомжтой байна штэ. Би жаргачихна гэсэн хүн чинь л жаргалынхаа төлөө явсаар байжгаад улам их ажил хийгээд байдаг. Энэ ажил ачааллынхаа хэрээр гэдэг юмыг л хэрэглэгчтэй хаан гэж байгаагийн цаана тэр компани эзэн өөрөө хамгийн дээд байр суурин дээр байгаа өөрөө хаан шиг амьдарч байгаа гэлээ штэ. А гэтэл тэр өөрөө хаан шиг амьдарч байна уу гэдгийг дахиад задлаа штэ. Энийг гой задлаад өөрөө хаан шиг амьдарч байгаа биш үү гэдгийг харуулж яах. Юугэн дээр хүнд харуулахад тэнцэнээс хүн юу авах вэ? Энэ чинь компани захирал бүгд биш шүү дээ. Тэр тусмаа дэлхийн хэмжээний том компани захирал Монголд байхгүй штэ. Заавал тэрийг л хэрэглэгчтэй хаан гэдэг нэг компани захирлыг аваачаад тэр нь одоо бүр сүүлдээ зовдөг мовдөг гэдэл хамгийн их зовлонтой гэдэл энийг заавал ингэж бүр заашгүй ингэж гаргахын учир юу вэ? Заашгүй ингэж гаргахтаа хамгийн гол нь ингэж штэ. Ухаалаг үйлчилгээ гэдэг юм чинь өөрөө би чиний боол юм шүү гэдэг сэтгэхгүйгээр боолын сэтгэхгүйгээр явж байгаад хамгийн олон хүний таашаалд нийцүүлэхийн төлөө ажилласаар явж байгаад энэ ухаалаг үйлчлэгээ гаргачлаа. Тэгэхээр чин зэрэг энэ ухаалаг хэрэглэн ухаалаг байх тусмаа хүмүүс нь тэнэг байгаад байна гэдгийн учир утга нь эндэн байна гэдгийг гаргах гэдэг штэ. Юундээ байна гэж. Ингээд тэр компани захирал ажиллаад байгаа шүү. Компани захирал байдаг ба тэр компани захиралд компанид ажиллаж байгаа тэр ажилчид бүгдээрээ хэрэглэгч үйлчлүүлэгч чинь улам олон болох гэдэг штэ. Өөрөөр хэлбэл тэр олон хүмүүс юу хүсч таашааж байна тэрний таашаалд нийцүүлж бүгдээрээ сэтгэн бодоод байна шүү дээ. Өөрөөр хэлбэл би яаж аз жаргалтай байх уу гэдгээс гажуудчлаа шүү дээ. Гажчихлаа шүү дээ. Уг нь бол хүмүүс би яаж аз жаргалтай байх вэ гэдээ ажил хийж эхэлсэн шүү дээ. Гэтэл одоо тэр улам л хэрэглээ үйлчлэгээг нь тэлэх тэгээд тэр хэрэглэгчийн таашаалд нийцүүлэхийн төлөө улам ингээд ажиллаад байна шүү дээ. Улам энэ сэтгэлгээ нь улам хөгжөөд байна шүү дээ. Энэ хөгжил чинь энэ хязгааргүй хурдтай хөгжиж байгаа өнөөгийн технологийн дэвшил чинь бий болгоод байна шүү дээ. Энэ технологийн дэвшил чинь биш юм аа. Одоо хүмүүс чинь аз жаргалгүй болчихлоо. Энийг солихын тулд эсрэг зүгийн хөгжлийн олмоор байна гэж нөгөө хүн төрлөختөн чинь өөрсдөө тэгээд байна шүү дээ. А тэгэхээр зэрэг яагаад ийм хязгааргүй хурдтай хөгжиж байгаа энэ дэвшлийг чинь хэн байгуулчихваа гэхлээрсэн зэрэг энэ уг нь бол өөрөө жаргачихна гэж үссэн. Өөрөөр хэлбэл биеийн аз жаргалал 5 тухайл бүрдүүлчих юм бол би жаргах
гаргачих юм байна гэж хүссэн тэр хүсэл чинь бий болгочихгүй юу. Тэгээд хүсээд би ажил хийгээд ингээд цалингаараа орон байраа сайхан болгочвол би жаргачихна гэсэн чинь тэр ажил чинь ямар нэгэн байдлаар улам хэрэглээ үйлчлэгээ өргөжих гэдэг. Өргөжихийн тулд яг зэрэг хэрэглэгч үйлчлүүлэгч улам олон болох гэдэг. Хэрэглэгч үйлчлүүлэгч улам олон болгохын тулд тэр чинь улам олон хүний сэтгэл таашаалд нийцсэн улам сайн бүтээгдэхүүн гаргах гэдэг шүү дээ. Тэр улам сайн бүтээгдэхүүн гаргахын төлөө ингэж явсаар байгаа. Өөрөөр хэлбэл тэр олон хэрэглэгчийн таашаалд нийцүүлнэ чинь тэр олон хүмүүсийн аясаар би өөрийгөө эвдээд байна шүү дээ. Би өөрийнхөө үнэт хамаг бүх юм тэрэнд алдчихад байна шүү дээ. Ингээд энэ хэрэглэгчэл алдахгүй байх юмсан гэж тэрний төлөө ажиллаад байна шүү дээ. Яг үн чинь нартаа. Ингээд энэ гайхамшигтай хөгжлийг чинь бий болгочлоо. Энэ ухаалаг үйлчлэгээ чинь эргээд хүн төрөлхтнийг хөнөөх хэмжээнд хүрчлээ. Энэ ухаалаг үйлчлэгийг энэ технологийн дэвшлиг бий болгох гээд ажиллаад байгаа нөгөө хүн маань тэр мөнгө төлж байгаа бүх хүн сөгдөж байна. Дахиад тэр аргатай жаргатай гэсэнд бүгдэд сөгдөж байна. Ерөөсөө энэ боол сэтгэлгээч өөрөө хүнийг ямар ч гайхамшигтай оюун ухаан хөгжөөд ямар ч гайхамшигтай юм бүтээсэн өөрөө эцээсээс энэ боол сэтгэлгээгээр адгийн боолын боол байдаг юм байна. Ийм учраас өнөөгийн хүн төрөлхтний хөгжил чинь боолчлалын систем бий болчлоо. Бүх сургалт боловсрал, соёл боловсрал бүгдээрээ боол үлтгэж байна. Ямар нэгэн хэмжээгээр өөрийгөө босоод үнэлж байдаг боол болж үлтгэдэг. Өөрөөр хэлбэл одоо эзэн болох хэрэгтэй. Эзэн сэтгэлгээнд яаж суух уу гэдэг нөгөө нэг Монгол хөгжил рүү ч орох гэдэг шүү дээ. Тэгээ энэ мэслэнгийн нарийн имийг гаргаа ихлээр зэрэг та нэг муухар ямаараа та хардаа ингээд ухаад яваад ерөөсөө наачаа гарахгүй шүү дээ. Монголчууд эзэн сэтгэлгээн дээр суралцж байсан. Бид нар эзэн сэтгэлгээн дээр эргээд суралцах хэрэгтэй гэдэг шүү дээ. Энэ эзэн сэтгэлгээнд чинь суралцъя гэсэн хүмүүсийг яаж энэ эзэн сэтгэлгээр орох вэ? Яагаад эзэн сэтгэлгээгүй болчих вэ гэдгийг чинь ухаж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ ухаалаг үйлчлэгээ гэдэг юм чинь бий болгочход энэ ухаалаг хэрэглээ нь ухаалаг болох тусмаа хүмүүс нь тэнэг болоод байгаагийн өчрөний үе гэдэг ухалтыг хийж байна. Энэ удаагийн дугаар нь энэ байж гэж болдгоо юм уу те. Тэгэхээр зэрэг энэ ухалт хийсний буруу одоо яг юунд ам байна вэ? Эгүй. Наач ингээд 20-30 минут яг юу ярих гээд байгааг нь ингэсэн шүү дээ. Юу ярих гээд байгаа бол тодорхой шүү дээ. Хамгийн гол нь ийм байхгүй юу? Ерөөсөө бид нэр бол хардаа хүмүүст үнэхээр ойлгуулах гэдэг юм бол та зүгээр нэг 5 минут л өөртөө зориул та. Бодоод үзэлтэй. Та юуны төлөө ажиллаад байгаа. Та ер нь өөрийгөө аж аргал юу вэ гэж бодж үзсэн үү? Та гэр бүл юу вэ гэж бодж үзсэн үү? Та ажил гэж юу вэ гэж бодж үзсэн үү? Энийг л та бодоод үз. Хэрвээ та хариуг нь гарч чадах юм бол та аж аргалаа оллоо гэсэн үг. Ерөөсөө хүн төрөлхтөн тийм л баг. Би бол тэгж л ингээд нэг юм ухаадаг тэгээд пүүс компани хамгийн том дарга бол хамгийн олон хүний боол болох гээд байгаа. Ингээд тэрнээс ч болоод ухаалаг хэрэглээ үүсчи ингээд гэж яхаа оронд та зүгээр нэг өөртөө нэг 5 минут зориулчих. Наадах чинь бол тэртээ тэрэнгүү ингээд хинч мэддэг одоо ялангуяа фэйсбүүкээр бол байнга явж байдаг юм шиг. Тэгээд энэ чинь тэгэхгүй шээ. Тэгээд яах вэ би нэг энэ чинь тэртээ тэрэнгүү телевизээрч явж л байдаг тэр юун дээр ч одоо тэр фэйсбүүкээр бол юуны төлөө эцэст ажиллаад байна уу энэ биш ингээ явж л байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар сонирхолтой хэлбэрээр нэг ийм ухалт хийгээд тэр нэг янз бүрээр оролдож байгаа тэр нь гарсан аль дүнгийгөө тавьчих чинь нэг хүн санаа сэтлэл байхгүй уг нь бол. За тэгвэл энэ махан бие дээр туйлшраад байгаа нь л өөрөө тэнэглэл дээр туйлшрлыг бий болгочлоо гэдэг шүү дээ тий. Цаана бодлоо үйлдвэрлэж яадаг энэ гэрлэн бие гэдэг юм анхаараагүй ажижээ. Тэгэхээр зэрэг хүний хүсэл зорилго юу хүсэж зорж байгаагаас бид оюун санаа тэр дагуу бодож яадаг те. Юу оюун бодол юу бодохыг хүсэл зорилго шийдээд байна шүү дээ. Гэтэл өнөөдрийн хүн төрлөختөн чинь одоо бидний хүсэл зорилго энэ махан биений аятах буюу зөвхөн энэ байр сууц хашаа байшин машин тэрэг те. Энийн төлөө хөгжчлөөрөө зэрэг өнөөдрийн энэ материалын технологиг бий болгоод ухаалаг үйлчлэгийг нэвтрүүлчихсэн. Гэтэл энэ үйлчлэгээ хэрэглээ ухаалаг болгох тусмаа хүмүүс нь тэнэг болоод байна гэдэг шүү дээ тийм учраас яагаад энэ ухаалаг тэгээ энэ ухаалаг үйлчлэгээ чинь эргээд хүн төрөлхтнийг өөрсдийн хөнөөх хэмжээнд төрчлээ шүү дээ. Одоо тэр уцаар тоглож байгаа 2-3 настай хүүхдүүд чинь нүд хараанаас сонсголоос нах болоод тэгээ сэтгцэн эмгийг тусаал тэгэл ерөөсөн бид нар хүүхдийн төлөө уг нь ажиллаж амьдарч чинь хүүхдээ ингээд хөнөөх төвшин туршлээ те. Тэгэхээр энэ ухаалаг үйлчлэгээ яагаад бий болчих вэ? Яагаад үйлчлэгээ хэрэглээ ухаалаг болох тусмаа хүн тэнэг болт юм бэ гэхлээрсэн зэрэг энэ ухаалаг үйлчлэгийг чинь зөвхөн энэ
биеийн тэжээхийн төлөө буюу энэ орон байрны төлөө тэр мөнгөний төлөө ажиллаж байгаа цалингийн төлөө ажиллаа шүү дээ. Тэрний гам болохоор зэрэг юу гэж хэлдэг вэ гэхээр чинь уг нь бол өөрөө өндөр цалин авч энэ байшин саваа томруулахын төлөө бол ажиллаж байгаа. Байшин сав томруулдаг учраас энэ бие ая тухтай би бусдаас илүү болчих гээд байна шүү дээ. Гэтэл эн чинь л тэнэгэл дээр авчирд юм шүү гэдгийг одоо энэ 4 үннээ дээр хэлсэн байна шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ цалингийн төлөө уг нь цалин авдаг энэ байшин саваа томруулахын төлөө боловч өөртөө тэд нар ажиллах нь юу гэж ажилтдаг вэ гэхээр зэрэг хэрэглэгч таны төлөө гэдэг те. Тэгээд тэр хэрэглэгч үйлчлүүлэгч таны төлөө үйлчлүүлэгч та хаан хэрэглэгч та хаан гэдэг. Ингээд тэр хүнд аль болох хаятай тухтай үйлчлэгээ үзүүлэхийн төлөө өөрөө үйлчлэгээний ажил эрхэлдэг. Өөрөөр хэлбэл энэ боол сэтгэлгээ чинь энэ ухаалаг хэрэглээ үйлчлэгийг бий болгочдөг юм байна. Тэгэхээр чинь хэрэглээ үйлчлэгээ эдэнчнээ ухаалаг байх тусам тэр хүний боол сэтгэлгээ улам юу байна гэсэн үг шүү дээ. Амбиц нь ерөөсөө би хамгийн сайн боол болно, хамгийн олон хаадтай хамгийн сайн боол болно гэдэг энэ амбиц чинь л ийм тэнэглэлд хүргэдэг юм байна. Тэгэхээр зэрэг бид нар энэ зөвхөн энэ биеийн ая тух буюу энэ хашаа байшин орон байр хоол хувцс гэсэн юм бодглоор чин зэрэг ингэж адгууснаас доош төвшөнд хүрдэг юм байна. Ингэж бид нар өөрсдөө цаг завгүй өглөө өдөшгүй ажиллах хийм хэмжээнд хүрдэг юм байна те. Тэгвэл бидний амбиц юу байх ёстой байсан бэ гэхээр зэрэг нөгөө эзэн богд хааны сургаалын те. Алдвын алжаас алж ятгаа ахуй төрөм бүү алдвартгаа. Ахуй төр гэдэг маань юу вэ гэхээр зэрэг ард түмний хаан те. Хотол их амгалан бий болгочлоо бол миний бие алж яах нь хамаагүй гэх тээ. Гэтэл тэр имийг хайчлаа штэ одоогийн юу чинь би л сайхан байвал гэд ингээд зүтгэсэн чинь өөрөө ингээд боолын боол болчдөг. Боолын боол болсноороо яадаг вэ гэхээр зэрэг энэ мундаг ухаалаг үйлчлэгээ хэрэглээг бий болгочдөг. Тэгэхээр чин зэрэг энэ ухаалаг үйлчлэгээ бий болгож байгаа тэр цаад хүн ухаантай байх тусмаа тэнэг гэдэг тэр тодтгол дээр очиж штэ тий. Тэгэхээр монголчууд гол нь тэгэхээр зэрэг одоо энэ их ухаалаг үйлчлэгээ чинь ингэж мундаг хурдтай хөгжиж байгаа чинь эсрэг зүгийн хөгжил рүү хүмүүсийг түлхэж яана гэдэг тэр барууны тэр хүмүүс яриад байна штэ. Эсрэг зүгийн хөгжил юу байх вэ гэхээр зэрэг энэ боол сэтгэлгээний чинь нөгөө тал эзэн сэтгэлгээ байх юм байгаа штэ. Би бүхний эзэн гэдэг сэтгэлгээ тий. Энэ бол би энэ бүгдийн боол гэсэн сэтгэлгээ штэ. Ягаад гэвэл хэрэглэгч та хаан гэчихэд энэ хаадаа бол улам хэрэглэгчтэй хэдийн олон хэрэглэгч үйлчлүүлэгчтэй тэр хамгийн том амбиц хамгийн том байр суурин дээр очих гэдэг шүү дээ тий. Гэтэл эн чинь өөрөө энэ боол сэтгэлгээ чинь л энэ ухаалаг хэрэглээ үсээ бий болгоод ингээд ухаантай байх тусмаа тэнэг гэдэг тодтол дээр очиод одоо энэ тэнэгдлийн туйлшрлаас яаж ухаалал руу очих вэ гэдэг юмыг л та бүдэр энэ өмнөх цувралгаараа хийсэн байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг бол энэ би бусдаас илүү гэдэг энэ бодол чинь илүү болно гэдэг энэ бодол чинь энэ оюун ухаан чинь энэ ухаалаг хэрэглээ үйлчлэгийг бий болгочлоо. Эргээд энэ хэрэглээ үйлчлэгээ хэрэглээд нэг хордож байна те. Энийг бүтээхийн төлөө өөрөө ажиллаад нэг хордож би ядарч өвдөж байна те. Ингэсээр явж байгаа энэ хүмүүс чинь өөрсдөө эмнэлгээрээ дүршлээ. Бүгд өвчин зовлон дээрэгчлээ. Тэгээ энэ дэлхий маань бид нарыг тэжээж чадах аргагүй төвшин дүршлээ. Энийний цаана юу нэ гэхээр зэрэг энэ биеийг тавтай ойлгох гэсэн энэ өчөөхөн 30%-ийг л бий гэж үзчихсэн. Энэ явцсан хүрээнд л хүний оюун ухаан ингэж сэтгэснээрээ ийм төрөгд юм байна. Энэний эсрэг тал бол монголчууд алд ивэн алжаас алж ядгаа ахуй төрөн бүү алдартгаа гэд монголчууд яасан бэ гэхээр зэрэг энэ биеийн ая тухыг хаяад бүгдээрээ аглагт байсан те. Тэгээд аглагт бид нар юу хийж яасан бэ? Аглагт байсан гэдэг нь ямар нэгэн одоо бол энэ төрийн бодлогоч нэгэнтээ ингэж байгаа тохиол зах зээлийн тэлэх гэдэг шүү дээ те. Өнөөдрийн Монголын төрийн гол бодлого нь зах зээлийн тэлэх тийм үү? Зах зээл тэлнэ гэдэг чинь тэр хэн нэгэнд зах зээл гэдэг чинь бусдад зарагдах те. Энэ бусдад яаж зарагдах вэ гэдэг бодлого үйл ажиллагааг яаж бүгдээрээ яаж улам сайн хүмүүс зарагдах вэ гэдэг бодлого дээр ирээд байна шүү дээ. Гэтэл энэ аглагч нь болохоор тэр зах зээлээс хол би өөртөө эзэг хэнд ч зарагдахгүй хинээс ч хамааралгүй те. Энэ бүрэн эрх чөлөөг олчлоо тийм үү? Одоо энэ бүрэн эрх чөлөөг олчихсан энэ юм би яаж бусдад хуваах вэ те? Бусдад түгээх үү? Бусдад яаж энэ их амраамгалан ас жаргалаа яаж өгөх үү гэдэг энэ өглөгийн юм дээр Монголын хөгжил төвлөрчлөө штэ. Яагаад бусдад зарагдаж ингэсээр байжгаад бүх юм зарцуулж дууслаа ш. Зах зээлийн тэлэх бодлого чинь бүхнийг хүнээс зарцуулаад байгалийн баялагаас зарцуулаад бүх юм зарцуулаад бүх юм улайгаа те сүрэл юм хүрээд ирлээ штэ.
одоо Монгол улсын данснуулаагаа за тэр яатлагдл орд юма ухыг гэтэл сангийн данснуулаагаа те ухыг гэтэл цаад нутаг дэвсгэр маань байхгүй болчихгойд бид нарт ишх газар болдохгүй болчихгой те энэ бүх зарцуулалт энэ юм чинь энэ буруу хөгжил гэдэг юм чинь цаад угуулуурган зөвхөн энэ махан бие аядах юм байна гэтэл энэ махан бие аядахыг хангах гэж ажиллаад харин нөгөө бие эвдээ зүтгэжлээ штэ тий. Тэгээ монголчууд болохоор зэрэг гээд нөгөө нэг энэ мунхгийн ирэхээр буюу энэ биеийн аядахыг хөөж явсаар байжгаад юу хийдэг вэ гэхээр тэд нар дандаа уул нь өөрийнхөө төлөө ирнэ бүгдийг таны төлөө улсынхаа төлөө улсынхаа хөгжлийн төлөө энэ ард түмний төлөө гэж худлаа хэлдэг те цаана өөрөө бие тухай би илүү өөрийн байр суурьны төлөө ирнэ хэлж ярьж байгаа үг нь дандаа худал хэлэх ховоог дэмий ярих хэрүүлэх хулгай аллах садар самуу ийм л үйлийг үйлдэж идэг энэ үйлийг үйлдсээр явж байгаад ерөөсөө энэ бүх юм систем энэ систем чи өөрөө дампуураад энэ мөхлийн аюул ингээд тулж ирээд энэ баасны үйлдвэрийг сайхан болгох гээд ингэж явсаар байжгаад ариун өнгөгийн эрхэн бүхний хундрыг таслана гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ ундаалдаг ус мөрн ингээ баасан балчигуудад урсчдаг өөрсдийн тэжээдэг байгаль дэлхийн ингээд сүрээд өгөөрээд гамшиг болдог ингээд хүнсний амсгал бүх юмний амсгал болж ирэх энэ он цагийг тооцоолоод сууж идэх монголчууд хэзээ яаж вэ гэдэг дээр тэр чадлаа хүсэл зорилгод хамаг амтныг аварна гэсэн энэ хүсэл зорилгоос ч гарч байгаа асар их эрчим хүч энэ эрчим хүчийг бүгдийг нэгтгээд нэгэн үйл хэргийн төлөө нэгдсэн юугаар яаж зохион байгуулалт хийх вэ гэдэг тэр зохион байгуулалтыг хийгээд буюу энэ аглагаар яваад энэ хамаг амтны төлөө гэсэн хүмүүсийн хүрх оргил нь юу байдаг вэ гэхээр зэрэг энэ би сайхан болно гэж яваад ажил хийсээр байж байгаа цалингийн төлөө улам сайн ажилласаар байж байгаа энэ ухаалаг үйлчлэгийг бий болгосон бол энэ бусдад энэ ухаалаг энэ биеийн өөрийнхөө төлөө зөвхөн бие гэдэг юмны төлөө явсаар байжгаад энэ үгүйрэлд ирэхт нь яаж аврах вэ гэдэг тэр бодлогыг яагаад бас алсын удирдлагатай энэ ухаалаг үйлчлэгээ хэрэглэж алсын удирдлагатай бол бас тийм алсын удирдлагатай нийгмийн зохион байгуулалтын технологи гэдэг тэр удирдлагын ухаалаг удирдлагыг бий болгодог байгаа. Ухаалаг төр ухаалаг удирдлага гэдэг чинь жинхэнэ Монголд энэ утгаараа байжээ. Тэгээд бид нар хэзээ суглаад энэ хүндрэлтнийг аврах вэ гэдэг тэр онцгийг тооцоолоод тэр 800 жилийн дараах дэлхийн хэмээл хэлгэнд авах цагт бид нар аварна гэдэг үүрэг хариуцлагыг үе дамжиж уламжлуулсаар байжгаад өнөөдөр бид нар энэ бүх учрыг тайлж те хүндрэлтэнд энэ учрыг тайлж өгөөд хүндрэлтөө ийм учиртай юм байна гэдэг энэ тайллаас шин хөгжлийн гараагаа олж авах нь шүү дээ. Ингээд тэр шин хөгжлийн гараагаараа сая бомбын эрэнд тэр ичдийн хөгжлийг бий болгох тэр алтан цоныг бий болгох энэ үйл ажиллагаа явагдах нь шүү дээ тийм үү? Үгүй юу?